Би их сургуулаа төгсчөөд ер нь нэг хэдэн жилийн хугацаанд айгүй гацангаа бодолтойсэн л та. Тэр үедээ би ер нь бол Dota-нд донтцсон. 5 дахь орооноос эхлээл шүнжэнгөө тоглодог. Тэгэл өдрөө унтаал үргэлжлүүлээл тоглоол гэртээ хоол захиалж идэл. Тэгсээр аваад бүтэн сайнны орой хүрэгдэг. Тэгээд унтаж усч ирээд нэгтгэхэд те өглөө үзэн яддаг ажилдаа явдаг. Тэгээ тэр үед надаа одоо нэг шиг те ямар ч сайн зуршил байгаагүй. Бясалгал мэсалгал хийнэ гэсэн тийм байхгүй. Тэгээ ер нь цаанаасаа сэтгэл готролтой байсан гэж хэлэхэд болно. Тэгээ тэр үед намайг хамгийн их дотроос маань зулгааж исэн, өвтгөж исэн зүйл бол би тэр үед амьдралаа эргэж хараад сүүлийн хэдэн жилдээ ямар ч ахиц гараагүй. Миний амьдралд юу ч өөрчлөгдөөгүй. Бараг дороотцсон байгааг хараад өөртөө их гутарч исэн, өөртөө их гомдож исэн. Тэгээ тэр үед яг надад тийм мэдрэмж төрж исэн л да. Та нар ч гэсэн тийм мэдрэмж төрдөг баг. Надад хамаагүй их потенциал байгаа. Бүх хорт зуршлуудаас ангижаад, бүгдийг нь сайн зуршлуудаар солиод, сэтгэл зүйн эрүүл мэндэд дэмжээд, дасгал сургуультаа хийгээд, нойрондоо анхаарад. Өөсөө надад нэг зураг хүн болгонд байдаг шүү дээ, буудаг. Надад ч гэсэн тэр зураг байсан. Яг л амьдралыг амьдрах ёстой жамаар нь бүрэн дүүрэн амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмж. Тэгээ тэр үеэс хойш маш их зүйл өөрчлөгдсөн л тоо. Би тэр үеэс хойш терапинд явж эхэлсэн. Бас коучингийн сургалтууд авч эхэлсэн. Тэгээ би баг дор хаяж $10,000 бол зарцуулсан коучингд. Тэгээ терапи нь бол яг хоо ажлаас өнгөө өгдөг байсан. Тэгээ энэ бүхний эцэст би ер нь энэ бүх асуудлуудынхаа ард нь гарсан. Бүх хорт зуршлуудаасаа ангижирсан. Өөрийн хиймээр байсан тэр философийн подкастуудаа эхлүүлсэн. Тэгээ тэр подкаст маань үргэлжилж явсаар хагаад өнөөдрийн энэ YouTube channel дээр хүрсэн байна. Тэгээ дээр нь би Google-д ажилд орсон. Одоо Google-ийн DeepMind-д яг AI-ийн судалгааны инженерээр ажиллаж байгаа. Миний яг л үнэхээр ажиллахыг хүсэж исэн мөрөөдлийн ажил маань байсан. Тэгээ ингээ харахад бол миний амьдрал маш их өөрчлөлт гарсан. Тэр үеэс хойш маш олон тооны философийн ном, сэтгэл судлалын, хувийн хөгжлийн номнууд уншсан. Тэгээ өөр дээрээ тулж ажилласан. Тэгэхээр би энэ бүх мэдлэгээ та нарт хуваалцмаар байна. Тэгээ дээр нь би тантай тулж ажилламаар байна. Үнэхээр та амьдралаа сериусаар өөрчлөе. Өөрийгөө шал өөр хүн болгоё. Өөрийгөө дараа түвшинд нь авчиръя. Өөртөө хамгийн хэрэгтэй мэдлгүүдийг цуглуулъя гэж бодож байгаа бол энэ бол таны надтай ажиллах боломж. Тэгэд тэрнээс гадна би өөрийн гэсэн хамт олныг бий болгомоор байгаа. Энд хамт олон маань бол зүгээр нэг энгийн хүмүүс бол орж ирэхгүй. Энэ хамт олон маань яг тийм үнэхээр амьдралдаа serious өөрчлөлт гаргая. Бясалгал хийе. Сурах ёстой зүйлүүдийг бүгдийг суръя. 7 хоног болгон өөртөө зорилт тавиад тэрнтэйгээ тулж ажиллаад 7 хоногийн эцэст юуг сайн хийсэн байна, юуг муу хийсэн байна. Тэгээ өөртөө эргэцүүлээд алдаагаа засаад урагшлаад явдаг. Тэгээ ийм байдлаар өөрийн яг бүх потенциалыг шавхаж байгаа тийм хүмүүсийн ийм хамт олон бий болгомоор байгаа. Тэгээ энэ бол хамгийн чухал зүйлүүдийн нэг. Би өнгөрснөө эргэж харахад миний амьдралд маш том нөлөөтэй байсан хэд хэдэн хүмүүс яг байсан байгаа байхгүй. Тэр хүмүүс яг надад тэр хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгөөд хэрэгтэй чиглэлд нь оруулаад намайг яг тэр асуудлаа шийдэх дараагийнхаа төвшөнд очих урам зоригийг өгөөгүй байсан бол би өнөөдрийн төвшөнд яагаад ч ирэхгүй байсан. Тэгээ ганцхан хүний ганцхан үг ганцхан цаг ярьж суусан тэр их зүйлүүд хүнийг маш их өөрчилж чаддаг. Хүний ер нь хүрээлэл гэдэг маш чухал, хамгийн чухал зүйлүүдийн нэг. Хүн хамгийн их цагаа өнгөрүүлдэг 5 хүмүүсийн дундаж гэдэг шүү дээ. Би энэ үгийг өмнө маш олон давтчихсан байж магадгүй. Гэхдээ энэ бол бүр яахын аргагүй үнэн үг. Миний одоо хамгийн ойр дотны найзууд бол яг л намайг банк пүүшилдэг, дараагийн төвшөнд нь авчих гал дэмжиж байдаг тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс байгаагүй байсан бол би өнөөдрийн төвшөнд хизээж ирэхэргүй байсан. Тэгээ энэ талаар та бас бодоод үзээрэй. Би ер нь ямар хүмүүстэй хамгийн их цагийг өнгөрөөгд байна гэж бодоод үзтээ. Тэгээд тэр хүмүүстэйгээ юуг хийж гин? Юу хийж цагийг өнгөрүүлж байгаа гэж бодоод үзээрэй. Тэрнээс бол зүгээр л аригта шоудад явах бол айгүй амархан. Гэхдээ цугтаа бизнес эхлүүлээд
цугтаа бие биенийгээ чаленж хийгээд би энэ дээр те жим дээр илүү пүшлээд зорилгоудаа те хүрэхэд нь илүү туслаад тгий явах нь хамаагүй амттай нөхөрл хамаагүй амттай харилцаа байж чаддаг. Тэгэхээр би энэ хамт олныг Батөргөл фам гэж нэрлсэн. Би энэ хамт олноо яг л тэг өөрийн гэр бүл шиг тэгж ойр дотны хүмүүс шиг авч явмаар байгаа. Тэгээ хэдүүлээ хамтдаа юу их вэ гэхээр нэгтгэс 5 дахь оронд би байнга Монголын цагаар бол одоо орой 9:30 10 үед 30 минутын бясалгал хийхээр тэгж төлөвлөсөн байгаа. Тэгээ бүтсэн өдөр хэдүүлээ яг нэг сэдв сонгоод тэрлүүгээ гүнзгий орно. Тэр сэдв маань одоо юуны ш талаар авч магадгүй. Голцоо ер нь бол философи, сэтгэл судлал, хувь хүний хөгжил гэдэг ийм 3 сэдвээр суурилсан байгаа. Философик зүйл гэх юм бол аз жаргал, утга учир, илүү сүнслэг амьдралын талаар. Эсвэл сэтгэл судлал гэх юм бол сэтгэл зүй, эрүүл мэнд, ер нь майндсет те яг ямар үзэл баримтлал, үзэл бодол чухал юм. Тэгээ өөртөө итгэх, итгэл. Тэгээ хувийн хөгжил гэвэл те яаж илүү үр дүнтэй ажиллах, яаж хорт туршлаасаа ангижрах, яаж илүү сахилга боттой байх. Тэгээ энэ сэдвүүдээр ярьсны дараа яг хоорондоо тийм яриа өрнөлн л дээ. Яг асуумаар байгаа бүх зүйлүүдээ асуугаад би хариултыг өгөөд. Заримдаа энэ сэдвээр би өөрөө ч ярихгүй яг мэрэгжлийн хүнийг нь авчирч байгаа яриа өрнөлөх тийм санаанууд бол байна. Тэгээ энэ бүх яриануудыг рекорд хийгээд хадгалчихна. Хадгалчих болохоор заавал тэр яриандаа ирж амжихгүй ч гэсэн дараа нь нөхөд үзэх тийм боломж байгаа. Тэгээ энэс гадна хэдүүлээ идэвхтэй байна. Энд нэг SQL server гэдэг зүйл нэ. Тэр дотроо хэдүүлээ яг өөрсдийнхөө тулгарч байгаа асуудлуудыг хоорондоо ярилцаад би энийгээ дэмжиэд өөрөө сурч олж мэдсэн зүйлүүдийг хуваалцаад тэгээ ирээдүйд хэдүүлээ янз бүрийн 30 өдрийн чаленж эсвэл янз бүрийн уулзалтуудыг бий болох боломжтой. Тэгээ энэ бүхний би одоогоор бол сарын $50 санал болгож байгаа. Тэгээ энэ үнийг би цаашаа яаж ч өсгөж магадгүй. Тэгээ дээр нь ер нь анх орж ирж байгаа хүмүүст айгүй ашигтай байх бах. Тэгээ энэ үнийг та бусад хүмүүсийн санал болгож байгаа үнтэй харьцуулж болно. Бусад янз бүрийн коуч, тэгээ сэтгэл засалж хүмүүс нэг удаагийн уулзалтаар бол 150,000 төгрөг бол дор хаяж гардаг. Тэгэхээр энэ бол бүтэн сарын хурамж нь $50 байгаа. Тэгээ яг хөө дээр нь энэ мөнгийг зарцуулснаар миний амьдралд яг ямар өөрчлөлт гарч болох вэ гэдгийг та бас бодоод үзэх хэрэгтэй. Үнэхээр та өөрийн хорт зуршлуудаас ангижраад үнэхээр гой зүйлүүдийг сурч мэдэж аваад амьдралд чинь эерэг нөлөөтэй тим хамт олонтой нэгдээд өөрийгөө цааш нь дэвшүүлээд явбал сарын $50 тэр бол миний бодлоор бол юу ч биш. Би хэрвээ намайг тэр яг хамгийн хэцүү үед яг иймэрдүү саналтай, яг иймэрдүү хүн ийм зүйлийг санал болгож исэн бол би юу ч бодохгүй зүгээр л орох байсан. Тэр үед би тэр мөнгийг зүгээр төр зуртаа зарцуулаад миний амьдрал өөрчлөгдсөний дараа тэгэл энийг болчих болно шүү дээ. Энэ бол бас заавал үүрд хийгээгүй. Та үнэхээр хэдэн сар манай програмыг аваад, манай хамт олонд нэгдээд, манай яриануудад суугаад хий гэсэн зүйлүүдийг хийгээд яваад үнэхээр яг өөрийнхөө амьдралдаа гаргахыг хүсэжсэн тэр өөрчлөлтүүдээ гаргаж эхлээд яг зориг хүрэхгүй хийж чадахгүй байгаадсэн тэр зүйлүүдээ хийж эхлүүлээд тэгээ ер нь миний гол зорилго бол шүү дээ. Өөрийгөө яг энэ бизнесээс гаргах. Би та нарт үнэхээр их үн цэнийг өгөөд бүр сүүлрүүгээ би ямар ч хэрэггүй болох болтолтой. Та нар өөрсдийнхөө сайн зуршлуудыг хийгээ сурцсан, өөртөө зорилт тавиад сурцсан, өөрөө уртаа учраа олдог болцсон болонгууд энэ группээс гарчиж болно. Тэгхийн бол би ер нь ажлаа амар сайн хийсэн байна л гэсэн үг. За тэгээд манай хамт олонд нэгдэхийг хүсвэл энэ description дээр байгаа линкийг дагаад манай SQL server-т нэгдээрэй. Хэдүүлээ өөрсдийнхөө болж чадах болох ёстой тийм хүн болцгоё.